Самбат сургууль солд байна. Юу академийн шатрын хичээл 5 томьёрлно. Энэ хичээл дээр үргэлжлүүлж давхар давталгааг үздэцгээе. Давхар давталгаа гэдэг сэдв дээр манай 2 дахь хичээл байх болно. За өмнөх хичээл дээр та бүгд ойлгосон байх. Үзсэнтэй давхар давталгаа гэж өөрийн дүрсээр нэгэн зэрэг айлын 2 дүрсийг дүрс рүү давталж байгааг хэлж байгаа. За тэгээ гол зорилго нь эцсийн үр дүн нь айлын дүрсийг одоо чөлөөтэй эсвэл сул идэх тийм зорилготой. Эсвэл ядаж үнэлгээний хувьд ашиг хонжоо хожих тийм зорилготой тийм стратегийг хэлдэг те. За энэ хичээл дээр үргэлжлүүлж үзсгээ. За шууд энэ үргийг харъя. Цагаан тэгэхээр нүүх хэрэгтэй байгаа. Мэдээж бэрсээ нүүн. Цагаан тэгэхээр давхар давталгаа байгуулах хэрэгтэй. Давхар байдлаар давтлах хэрэгтэй. За аль буудал дээр нүүж очихвол давхар давталгаа хийж байна. За хэрвээ та C5 бөгөөд A4 гэж хариулсан бол зүв байна те. Энэ хоёрын аль дээр ч хамаагүй очсон давхар давталгаа болно шүү дээ. Жишээлбэл A4 дээр очлоо. Давхар давталгаа хийж байна тийм ээ. Атсан шалаа гэдэг те эсвэл өөрөөр. Гэхдээ энэ буруу байна. Энэ алдаатай байна те. Яагаад гэвэл морио A6 руу нүгээд 2 юм зэрэг чинь морио зайлуулж гин, цухтаалгаж гин. Тэрнээс гадна шалаанаас гарч гин те. За тэгэхээр A юу 4 биш хаасан байх нэ. Зөв нь C5. За одоо энэ тохиолдолд бол харъя юу ч хийж чадахгүй. Замд нь одоо морио ингэж халах чадахгүй, морио ингэж нүүдгүү. За тийм учраас хар тал одоо ноёно өөр тийшээ нүүлэхээс уур гарцгүй болцсон. Тэгээд эцэст энэ морь унж байгаа. Дараагийн шаарыг. За цагаан бэрс нүүх хэрэгтэй байгаа. Хаан нүүвэл давхар давталгаа амжилттай болохоор байна. За хэрвээ та H5 дээр шалнаа гэж хариулсан бол таны зүв байна. За харъя. H5 шалж байна. Тэгээ нөгөө талд нь энэ тэрглүүд дайрч байна тийм ээ. За энэ дээр хар юу ч хийж чадахгүй. Замд нь оруулах юм байхгүй шүү дээ тийм ээ. Энэ тэрэг чинь тэгж нүүж чадахгүй. За тэгээд энэ хүү бол яаж чадахгүй. Тэгэхээр ноён бол одоо бараг G8 руу ухарч цогтох хэрэгтэй болох нь шүү дээ. Ягаад гэвэл энэ G6 H6 руу нүүж чадахгүй. За ийшээ орно. G8 руу орно. Тэгээд энэ тэрэг алдагдана. За харин ийм байсан шүү дээ манай анхны байрлал. F4 дээр за уучлаарай F4 биш. F5 дээр давхар давталгаа хийх гэж оролцсон бол яах вэ? Уг нь бол 2 давхар давталгаа болж штэ тий. Шалж вэ нөгөө талд нь тэрэг ерөнхийдөө атсан шалаа хийж штэ. Нөгөө талд нь тэрэглүү дайрч байна. Гэхдээ энэ тохиолдолд тэрэг G6 гэж болоо хамгаалчихж байгаа. Шалаанаас гарчлаа. Тэгээд бас тэргээ хамгаалчихж байгаа. Тэгэхээр энэ болохгүй байна. За энэ 2 дугаар төвшөнд ерөнхийдөө бол тактик юм нэлийн хүүзнэ гэсэн шүү дээ. За энэ сэдвүүдээр одоо яагаад дахиж хичээл орж байгаа гэхээр энэ нэлийн ашигтай байралтай болгоход хүргэдэг тийм тактик байгаа байхгүй юу? Ац 50 гэдэг чинь ерөнхийдөө бол үнгүй сул идэж гинэ гэсэн үг ямар нэгэн дүрсийг. За тэгээд тэр чинь баг хожигдол эсвэл тэнцээний ялгаа болно шүү дээ тий. За энэ үрийг харъя. Ийм байрлал байлаа гэж бодъё. За цагаан бэрсийг аль буудал дээр байрлуулвал амжилттай давхар давталгаа хийж чадхаар байна. Амжилттай атсан шалаа хийж болохоор байна. За бичлэг зогсоож та бодоод үзээрэй. За олсон уу те. За энэ дээр ерөнхийдөө бол 2 л гарц байгаа. A4 дээр эсвэл A6 дээр цагаан бэрс байвал амжилттай давхар давталгаа болно. За C4 байж болно те. Гэхдээ C4 гэх юм бол тэрэг B3. Тэгээд давхар давталгаа дуусчлаа. Чадсангүй те цагаан давхар давталгаа хийж энэ тэргийг л сул идэх гээд байгаа шүү дээ гол нь. За өөр чин E2 байж болно. За тэгвэл гол бас нь ялгаагүй. E2 давхар давталж чинь. Тэгвэл тэрэг B2 гээд дуусаа. Давхар давталгаа дуусчлаа. За харин түрүүн хэлсэнтэй A4 эсвэл A6 байвал хар энэ дээр юу ч хийж чадахгүй. Замд нь ямар нэгэн энэ тэрэгч одоо энэ дэр чадахгүй шүү дээ. Замд нь хаахад.
За тийм учраас энэ ноён одоо B1 эсвэл B2 руу цухтах хэрэгтэй болно. За тэгээд тухтлаа. Тэгээ бэрс тэргийг эзэснийхаа зэрэгцээ шалж гин. Харын хувьд бол зүгээр бүх юм одоо оронгороо иргэ ажиллаа шүү дээ. За C6 A6 дээр ч гэсэн ямар ч ялгаагүй. Ийшээ нүүх хэрэгтэй болно. B шугам руу те. B шугамын эдэн 3 шугам руу аль нэг нь нүүх хэрэгтэй болно. За хамаагүй. Идлээ шаллаа. За одоо нэг сонирхолтой засал хий. За яг төрөний байрлал. Гэхдээ одоо энэ ингээд дөрвөлжин байлаа гэж үү. Ингээд дөрвөлжин. За ноён бол энэ A2 дээрээ. За энэ тэрэг харт тэрэг тэгэхээр энэ дөрвөлжин рүү нэвтэрч болохгүй. Энэ бас тодруулсан энэ буулууд нэвтэрч болохгүй. За энэ дөрвөлжний гадна одоо хаанч байж болно. Гэхдээ гол нь хаана байвал саяных шиг цагаан бэрсний давхар давталхооноос аюулгүй одоо мултарч чадах вэ? За та бүгд ингээд бүх за энэ ингээд ерөнхийдөө бол за тодруулаагүй ямар буудал дээр байвал цагаан бэрсний давхар давталхоонд давхар атсан шалоонд орохгүй байх вэ? Одоо харт хэрэг. Тэ та бүгд бичлэгээ зогсоож жагаад тэгээд ерөнхийдөө бүх буудал дээр ингээд тавиад бодоод үзээрэй. Жишээлбэл за тэрэг одоо B5 дээр гэдгийг үзсэн шүү дээ. За ерөнхийдөө бол энэ шугамнаас итерхгүй дотгошоо орохгүй гэсэн үг. За D6 дээр байлаа гэж дээ. Тэрэг. За аюулаас мултарч чадах нь хэцүү байна те. Яагаад гэвэл бэрс цагаан бэрс H2 дээр гэхэл дуусах нь шүү дээ. Давхар давталж гин. За тэгээд дундуур нь орох гэж оролдох юм бол бэрсээс ноёнгоос хол байна те идүүлчин. За D6 болохгүй юм байна. За тэгэд иймэрхүү байдлаар та бүгд ингэж бодоод үзээрэй. Энэ шугам руу орохгүй ерөнхийдөө бол энэ A4, B4, C4, D4 тэгээд D1, D2, D3 одоо энэ шугам богод дотгошоо одоо энэ зүг рүү орохгүйгээр энэ тэрийг хаан чамаагүй байрлуулад үзээрэй. Тэгээд хаана аль буудал дээр ийм давхар давталхоонд орохгүй байх нь вэ? Та бүгд олоод үзээрэй. За би мэдээж бүх одоо энэ хідэн буудал байна те. За энд ч 16 буудал байна. Энд 16 32. За тэгээд дахиад 16 гэдэг чинь хэд вэ 48 те. За 48-ын сонголт байна. За сая бол 2-ыг харсан тэгэхээр 46. За 46 буудлыг би нэг бүрчлэн та бүгд харуулахгүй, үзүүлэхгүй та бүгд өөрсдөө үзээрэй. Гэхдээ ерөнхийдөө бол зөв хариулт нь 3 л байна. 3 буудал дээр харт хэрэг байвал аюулгүй байх нь. F8, H8 тэгээд H2. Энэ 3 харсан уу? За яагаад гэдгийг харъя. За F8 дээр байвал атсан шалаанд орж чадахгүй нэ. За яагаад гэдгийг харъя л да. За цагаан бэрсийг энд байрлууллаа. За мэдээж энд байрлуулахгүй те өөрөө идэвчэн. За энд байрлуулж болохын давхар давталхоо те A3 дээр зэрэг давталж чинь. Гэхдээ өөрөө идэвчэн тийм учраас сайн байрлал швэн. За ойлгомжтой шалтгаанаар мэдээж A8 дээр биш. За F7 дээр ч биш өөрөө идэвчэн адилхан те. За тэгээд сайн харваас ямар нэгэн буудал байхгүй байгаас яг хоёулын зэрэг давталж байгаа тэгсэн мөртлөө өөрөө идэвхгүй тийм байрлал. За тэгэхээр энэ F8 дээр харт хэрэг аюулгүй байх нь. За H8 дээр ч гэсэн яг адилхан. H2 дээр гэх юм бол мэдээж ойлгомжтой өөрөө идэвчэн A8 төрний шалтгаанаар адилхан. За G8 дээр мөн адилхан. Өөрөө идэвчлэх гэдэг нь тийм ээ. За B2 дээр ч гэсэн ялгаагүй. Давхар давталхоо хийж байгаа ч гэсэн өөрөө идэвчэн. За сүүлд нь H2. За H2. За мэдээж энэ ойлгомжтой байна. Гэтэ 2 дугаар шугам дээр бэж болохгүй. Давхар давталхоо хийж байгаа ч гэсэн өөрөө идэвчэн, тийм ээ. За тэгэхээр 2 дугаар шугам дээр байх хэсэг нь бол ойлгомжтой байх ёстой. За тэгээд мэдээж энэ хар буудал дээр шүү дээ. Энэ хар буудал ноён нь болохоор цагаан буудал. Тэгэхээр
боломжгүй болоо явчлаа шүү дээ. Тэгэхээр хар буудлаас довтлоо гэхэд зөрчлөө шүү дээ энэ цагаанаас. Тэгээ яаж ч бодсон одоо энэ боломжгүй байгаа шүү дээ. Тэгээ хоёрдугаар шугамаас давхар довтлохгүй бол ерөнхийдөө бол өөр ямар нэгэн буудлаас давхар довтлох боломж байхгүй байгаас ерөөсөө ягаад гэвэл өөр өнгө дээр байгаа учраас. За тэгэхээр энэ гурвыг ерөнхийдөө та бүхэн олсон байх гэж найдаж байна. За тэгээд энэ дээр болж штэ гэж та бодож ивэл үгүй юм аа. Жишээлбэл энэ C8 дээр байлаа гэхэд яаж болохоор бирс A6 гэл дуусаа. За зөв хариулт нь тэгэхээр энэ гурав шүү дээ. Зөвхөн энэ гурав. За бусд нь биш шүү. Эднэр мэдээж тооцохгүй, эдэн дотор орохгүй гэсэн шүү дээ, тийм. Энэ бодлуудад. За энэ G8-ыг явах уу гэж харчи. G8 дээр тэгвэл яагаад аюултай байгаа? Ингээд болоо. Нэг ташуу шугамын дагуу шүү дээ. Тэгээ бирс. Ерөнхийдөө бол энэ шугамын дагуу B3 дээр л байхгүй бол B3-аас бусад бүх энэ ташуу шугамын дагуу байх юм бол тэгэл атсан шалаа хийж шүү дээ. Тийм байгааз. Энэ C4 дээр байхад 2 тишээ. D5 дээр байхад 2 тишээ. За тэгээд энэ дээр мөн адилхан. За сонирхолтой дасгал байсан байх гэж найдаж байна. Тэгээ бүгдийг зөв олсон байх гэж найдаж байна. За ерөнхийдөө бол дандаа атсан шалаа харсаар байла те. Давхар довтлохоо нэг талдаа шалж байгаа давхар довтлохоо. За одоо тэгвэл 80 гэсэн төр орхиод зүгээр айлын 2 дүрс рүү зэрэг довтлож байгааг харъя. Давхар довтлохоо хийж байгааг. За энэ дээр бирс зэрэг дайрж ин те. За цагаан хар талууд энэ дээр бас найраг болцсон. Айл нэг дүрсээ алдах нь гарцаагүй болцсон. Ягаад гэвэл харъя. За бие биенийгээ хамгаалж чадахгүй болцсон тий. За яг хуу морио B7 руу нүүлээ гэж бодъё. Тэгээд хамгаалуулж тэмээгээрээ тий. Гэвч тэмээ нь алдагдана. За тэгээд мэдээж одоо мориороо хаанч нүсэн тэмээгээ хамгаалж чадахгүй. За энэ хоёрын нэг нь заавал унах болох нь байна. За тэр бол ерөнхийдөө бол урьдчилсан нөхцөл байх хэрэгтэй шүү дээ тий. Нөхцөл байх хэрэгтэй шүү. Бие биенийгээ хамгаалаагүй байх хэрэгтэй. Тэгжээж энэ давхар довтлохоо бас амжилттай өрнөн. Эндэрч мөн адил өмнөх хичээл дээр нэг иймэрхүү энтэй төстэй байрлал харсан. За энэ хар морь G6 гээд яг хуу тэргээ хамгаалж чадчих байна тийм ээ. Тэгэхээр бис одоо энэ тэрийг идэхгүй нэ шүү дээ. Харин өөрийг нь идчих болж шүү дээ. Морийг. За тэгээд энэ тэрэг бас энэ F4 рүү ирээд морио хамгаалж болно. Гэвч өөрөө бирст идүүлчихнэ. За тэгээд энэ ерөнхийдөө хэцүү болцсон. Аль нэг дүрсээ алдах нь тодорхой болно. За мориол өгсөн дээр л үүдтэй. За энэ байрлалыг харъя. За цагаан бирсийг зөв буудал дээр авчиж давхар довтлохоо хийх ёстойгоо. За аль буудал дээр очивол давхар довтлохоо амжилттай болохоор байна. За бичлэгээ зогсоож бодоод үзээрэй. За олсноо. За хэрвээ та B8 дээр гэж хариулсан бол таны зүв байна. Борьргий. За C5 гэсэн бол буруу байх нь шүү дээ. За ягаад буруу гэдгийг энэний дараа харъя. За B8 руу нүүлээ. Тэгээд давхар довтлохоо хийчлээ. За хар энэ тохиолдолд юу ч хийж чадахгүй. Тэмээгээ зайлууллаа гэхэд энэ тэрэг алдагдана. Эсвэл тэргээ зайлууллаа гэхэд тэмээ алдагдана. Замд нь оржлохгүй. Яг л өөрөө идүүлчихнэ. Ойлгомжтой байгаа х тий. За харин за биш чинь дэсэн. C5 руу нүүлээ гэж үдээ. За болж байна тий. Давхар довтлохоо хийж гин гэвч тэрийг B7 гээд давхар довтлохоо дууслаа. Одоо тэрийг идэж чадахгүй цухтцсан юм чи. За тэгээд бас тэмээ идэж чадахгүй ягаад гэвэл хамгаалтанд орцсон тэрийнхаа. За тэгэхээр эндээс юу ажиглагдж байна та бүхэнд? Тэрийг тэмээ хоёрыг зэрэг одоо давхар довтлохоонд оруулах гэж байгаа бол тэргийг ташуу байдлаас харин тэмээг босоо эсвэл хэвтэй байдлаас довтлох хэрэгтэй байгааз. Ягаад гэвэл ингэж одоо довтлсноор өөрсдөнд нь эргүүлж идүүлэхгүй шүү дээ. Жишээлбэл одоо тэмээ рүү ташуу байдлаас дайрчих юм бол яах юм өөрөө идүүлчих бол магадaltaй. Харин тэрэг рүү хэвтэй байдлаас эсвэл
босоо байдлаас дайрах юм бол тэрэг дийдүүлчих гээд байна тий. Тэгэхээр эндээс та сайн санаараа тэрэг рүү ташуу байдлаас дайрна. Тэгээд тэмээ рүү болохоор одоо тэгшхэн шугамын дагуу ташуу бус байдал буюу одоо тэгшхэн босоо эсвэл хэвтэй шугамын дагуу дайрах нь зүйтэй байх нь шүү дээ тий. Тиймээс одоо энэ өрөг дээр хар бэрс хаана аль буудал дээр очивол зэрэг давталгаа хийж чадхаар байна. Бишээ зогсоож байгаад гэс олоод үзээрэй. За олсноо. Хэрвээ та G3 дээр бирс очиж ийж давхар давталгаа ерөнхийдөө бол атсан давталгаа хийж байна гэж хариулсан бол зөв байна. Борьгийн. Яагаад гэвэл тэргийг ташуу байдлаар давталж байна. Тэгээд тэмээрөө хэвтэй байдлаар давталж байна шүү дээ, тийм ээ. За тэгээд аль нэг нь алдагдана. Шууд сул өгдөнө гэсэн үг. За энэ хүртэл хэдүүлээ. Хоёр төрлийн давхар давталгаа үзлээ шүү дээ. Нэг нь атсан шалаа юу гэдгийг ойлгож байгаа шүү дээ. Нэг талд нь айлын ноён шалуулж байгаа. За тэгээд хоёр дахь юу нь болохоор зүгээр л ноёноос бусад айлын дүрсийг хоёр дүрс рүү давхар давталгаа хийж байгаа нь атсан давталгаа гэх юм уу да. За гурав дахь төрлийн давхар давталгаа юу вэ гэхээр айлын ямар нэгэн дүрс тэгээд ямар нэгэн буудал, чухал буудал шүү заяа. Яг тоглоомын эцсийн үр дүнд нөлөөлөх үс тийм чухал буудал. За эхний ээлжинд яг уу энэ гурав төрлийн давхар давталгаа ярихдаа дандаа мадтай холбоотойгоор энэ давталгааг та бүхэнд ярий, танилцуулъя. За хараа. Бирс давхар давталгаа хийж гэнэ гэж болно энэ дээр. E3 дээрх харт хэрэг эсвэл C8 дээрх энэ буудал энэ хоёр руу зэрэг дайрч байна шүү дээ. За мэдээж энэ тэрэг идэх нь чухал. Гэхдээ тэр C8 нь ягаад чухал вэ? C8-ийн буудал руу давхар давталж байгаа нь ягаад чухал вэ? Ягаад гэвэл мад өртсөн байна шүү дээ, тий? Ягаад гэвэл дараагийн нүүдлэрээ шууд мад тавихад бэлэн байна. За тэгээд дүрс идэх нь илүү чухал уу эсвэл мад тавих нь чухал уу? Мад гэдэг чинь тоглоомоо хожлоо гэсэн үг ш. Тэгэхээр гарцаагүй мад тавих нь илүү чухал байж тараас тий. Тийм учраас хар одоо мадын эсрэг хамгаалах хэрэгтэй болох нь байна. За ойлгосон байна нэг. За мадын эсрэг яаж хамгаалж болох вэ? За C3-гээд тэргээ замтан тавьж болно. Гэхдээ тэгээд ямар ч үр дүнгөө өөрөө идүүлээд дуусна. За ноёно B8 гээд мадын эсрэг хамгаалж болно. Тэ C8 руу чөлөөтэй ирүүлэхгүй тулд за гэвч тэрэг алдагдана. Тэрэг сул идүүлнэ. За тэгэхээр гол нь одоо энэ давхар давталгаа болоод байгаа зү гол нь эцэст. За тэгээд энэ A7 эсвэл B7 дээрх аль нэг хүүг урагшаа түлхсэн. Ерөнхийд бол зай гаргаж өгч штэ тий. Хэрвээ бирс хүрээд ирвэл C8 дээр хүрээд ирвэл ядаж цугтах газартаа. За энэ юу болохгүй юм байна. Энэ B6 гэж дүүж болохгүй юм байна. Ягаад гэвэл адилхан C8 гээд мад ийшээ цугтаж болохгүй юм шиг тий. За энэ хүү бол худлаа юм байна штэ. Энэ хүү бол хөдгөх. Тэгэхээр бирс ноёноороо нэг бол ийшээ B7 руу нүүн эсвэл энэ хүүгээ урагшааны түлхэх нь ийм хоёр гарц байна. Гэхдээ адилхан энэ тэргээ сул алдна. За давхар давталгаа болоод байгаа зү гол нь те. Ерөнхийд бол би чам мадлаа шүү гэж ойлгож байгаад энэ тэргийг аваа ичиж байгаа байхгүй юу? Аваа ичиж байгаа. Хар тэгэд энэ дээр өөр яах ч арга байхгүй. Тэмээгээ одоо үгүй тэмээг нэ. Тэргээ одоо ийшээ авчралтаа нь шүү дээ тий. Эсвэл ийшээ авчралтаа нь биш. Чадахгүй юм чинь тэгж нөх боломжгүй. За энэ дээр бас давхар давталгаа явж байна. Атсан давталгаа гэх юм уу да. За нэг нь дүрс нөгөөх нь болохоор чухал буудал. За ягаад гэвэл энэ харчин энэ мад өртсөн байна шүү дээ. F3 гээл мад болох гэдэг нь тийм ээ. За мад болохгүй тулд цагаан хамгаалж болно л доо. Жишээлбэл энэ тэмээгээ холдуулдаг ч юм уу. За тэмээгээ холдуулаад тэгээд за энэ E3 руу нэмэргүй юм биш үү. За арай нэг хол цухтах хэрэгтэй болох юм шиг байна. За тэмээгээ тийм байдлаар цухтаалгаж болж जैन тийм ээ. F3 гэж ирлээ. Тэгвэл G1 гэдээ орчин. За
тийм юм чинь мэдээж хар тэгж нүхэхгүй харин энэ үнгүй энэ чөлөөтөө морин идэ явчихна. За морио алдахгүй гэх юм бол ойлгомжтой тий. Морио алдахгүй бол чи мадлуулнаа. Тийм учраас мадлуулахгүй тулд морио алдах хэрэгтэй болох нэ. Тэгээд давхар довтлохоо ерөнхийдөө бол болчихж байгаа байхгүй юу? За энэ хүүгнийг урагшаа түлхэж болох юм. Тэгээд дараа нь F3 гээд хүрээд ирвэл ноён H2 гэж зогтож болно. За тэгээд за яг эцсийн тэгээд адилхан морь алдагдтал юм байна л да. За энэ морь бол ерөнхийдөө хэцүү байдалд орсон. Алдагдах нь гарцаагүй болж байна тийм ээ. Тэгэхээр сурагч таваас мадалдаг мад өрхийг бас сайн сурах хэрэгтэй байгаа ш тийм ээ. Мад өрхийг урчилж бодож тооцоолоод. За энэ өргийг харъя. Энэ барил дээр яаж цагаан бэрс аль буудал руу нүүвэл давхар довтлохоо хийх вэ? Бидний одоо яриад байгаа нэг талдаа дүрс рүү дайрчин, нөгөө талдаа чухал одоо буудал руу дайрчин. C4 тийм ээ. За яга C4 вэ? За C4 дээр ирвэл энэ айлын тэрийг идлээ шүүгээд дайрч байна, довтолж байна. За нөгөөх нь энэ C8 руу дайрч байна шүү дээ. Яагаад гэвэл C8 дээр ирэх юм бол мад хар яах яаж чадахгүй хамгаалж чадахгүй. Тийм багаз. За эсвэл бас ингэж болно. Бирс H8 тэгээ шалж штэ тийм ээ. За энэ бол яг давхар довтлохоо биш л те. Гэхдээ яах аргагүй одоо цагаан тал ашигтай байгаа. За шалж байна. Хар тал ганцхан нүдлэн. Мэдээж ноёноо нүүдэж болохгүй шүү дээ, шалаанд хэврээ байх учраас. Тэгэхээр морио D8-д 8 руу нүүж одоо халах хэрэгтэй болно шүү. За харуулъя тавханд. Ийм байгаа шүү дээ, Уушраа. H8 гэдэг нөгөө шалж байна. За энэ тэрийг ямар ч ажиллахаагүй зогсож байна. Морь тэгэхээр замд нь хаах хэрэгтэй болно шүү. Ноён хөдөлж чадахгүй. D8 гээд хаалаа, тэгтээ эдүүлнэ. Тэгээд шалж байна. За нэг морио алдчихлаа. Сул алдчихлаа ч тий. За тэгээд нэг бэрстэй байна айлын тэргийн эсрэг. Хожин үстэй яаж ч байсан тийм ээ. За угаасаа энд ийм болчихж штэ бас айлын ноён энэ B7 руу нүүхээс өөр гарцаагүй болно. За үзүүлээ тавханд нүүлээ D5 атсан шалаа. Гоё нөө. Бис хэдийч шатар хамгийн хүчтэй дүрс гэж гэлээ. Хаяада бас өөр дүрсийн тусалцаагаар ерөнхийдөө бол ашиг хонжоото үйлдэл хийдэг. Жишээлбэл энэ өргийг аваад үзье. Энд дээр хар бэрс нүүх хэрэгтэй, хар тал ерөнхийдөө нүүх хэрэгтэй. За тэгээ мэдээж бэрсээрээ нүүх нь хамгийн идэвхтэй, дүрсээрээ нүүх нь одоо мэдээж ашигтай шүү дээ, тий. За энэ дээр хар бэрсийг аль нүүдэл дээр аль буудал руу нүүвэл давхар довтлохоо хийж болохоор байна. За бэлгээ цогцоож та үзээрэй. За хэрвээ та G8 гэж хариулсан бол таны зөв байна. За яагаад ингэ харъя л да тий. За энэ дээр 2 давхар довтлохоо хийгээд шүү дээ. Энэ H7 дээрх цагаан тэргийг 2 дугаарт энэ G2 дээрх буудлыг G2 дээр мад өргөцсөн байна шүү дээ. Тэргээ өгөхгүй маа гэхэд тэргээ би хэрэг өгөхгүй гэвэл тэгээд G2 дээр яриад мад. За тийм учраас тэргээ яг харахгүй алдах хэрэгтэй болох нь шүү дээ, тийм ээ. За мадын эсрэг яг уу F1 гэд тэмээгээр нөгөөд хамгаалж болно, тийм ээ. За одоо энэ G2 дээр мад тавих боломжгүй болчлоо. Гэхдээ энэ тэрэг ингээд сул алдагдчихж байгаа. Цагаан тал ингээд яг чаргагүй болцсон. Дахиад ганц хоёр жишээ харъя. За ингээм ийм байдлаар илүү дасгал хийхэд бол хэзээ ч илүүтэхгүй. За бэрс энэ дээр бэрс гэнэ хар талын дээр давхар довтлохоо хийх боломж байгаа. За ямархуу байдлаар хэрхэн давхар довтлохоо эхлүүлэхээр байна. За бишгээ зогсоож та бодоо үзээрэй. За тэгэхээр хоёр боломж байна те. Давхар довтлохоо за хамгаалтгүй байгаа энэ цагаан тэргийг тэгээд ноёныг энэ B1 дээр мадлах тийм ээ. За бэрсэрэл тэгэх боломжтой байгаасаа тий.
За тэгвэл B6 эсвэл B7 аль нь руу нүүвэл энэ бүх юм боломжтой вэ? За хэрвээ та B7 гэж хариулсан бол зөв байна тий. Ягаад гэвэл тэргийг өмнө харсан шиг ташуу байдлаас товтлох хэрэгтэй тэр рүү. B6 руу орчих юм бол идүүлчих аюултай. За мэдээж энэ бол муу сонголт. За B7 гэж нүгэд ерөнхийдөө бол 2 юм руу зэрэг дайрж тэ давхар товтлох байж байна. Нэгдүгээрт тэргийг идлээ гэж одоо ерөнхийдөө давталж байна. Хоёрдугаарт би мад тавилаа шүү гэд нөгөөх нь. За энэ тохиолдолд мөн одоо яах ч аргагүй цагаан тал энэ тэргээ сул алдна гэсэн үг. За тэргээ сул алдахгүй одоо хин өөр нэгэн тийшээ за ингээ хааж болох юм да тий. Мад тавиулахын тулд гэхдээ ялгаагүй хэдүүлээд дуусаа. Нэг бүхэл бүтэн тэргийн дутуудаа үлдэх нь шүү дээ цагаан тал. За дараагийн байрлалыг харъя. За энэ дээр цагаан давхар довтлогоо эхлүүлэх хэрэгтэй байгаа. За бишгээ зогсоож байгаа та цагаан тал бэрсээ одоо бэрсэл нүүдгэн шүү дээ мэдээж. Аль нүүд рүү аль буудлын руу нүүдгүүл тэр бүхэн боломжтой нэгдгийг хараараа. За харсан уу та? За хэрвээ та E6 руу бирс гэж хариулсан бол таны зөв байна. Яг гэдгийг харъя. За E6 руу нүүснээр 2 юм амжуулж байна. Нэгдүгээрт мад өрж байна. Тэгээ хоёрдугаарт тэргэлүү нэмэлт товтлохоо нэмж штэ. Ерөнхийдөө бол цагаан тал одоо ингэснээр бодоо хөллөж байна. Бод хөллөх гэдгийг та бүгд санаж байгаа бах. Өөрсдийн нэгээс илүү дүрсээрээ айлын арай цөөн дүрс рүү довтлох тийм ээ. Арай цөөн буюу ганц дүрс рүү довтлох. Тэгээд энд ганц хамгаалттай тэрглүү 2 удаа дайрсан байна шүү дээ. Тэгэхээр эцсийн үр дүн нь юу вэ? Энэ тэрэг алдагдана гэсэн үг шүү дээ, тийм ээ. За, тэгээд мэдээж хар мадлуулахгүй байхыг хичээнэ. Тэгэхээр одоо тодорхой нэг арга хэмжээ авах хэрэгтэй болно. За энэ хүүнүүд урагшаад хэлэхэд ер нь бол нэг амжилт олохгүй. Ягаад гэвэл үр дүн адилхан байх учраас. Үзье харъя л да тий G6 гэхэд мад H6 гэхэд мад нэмэргүй. Тэ? За тэгэхээр арай өөр арга хэмжээ авдаг ч юм уу. Жишээлбэл энэ бэрсээр моригддаг. Юу ч байсан ямар ч тач харын хувьд байрлал ерөнхийдөө бол огтхонч таатай биш. Тэгээ баг хожигдоход хүрэх тийм байралд орсон байгааз. За эцэст нь хэдүүлээ хайж олдог стратегийг эргүүлэн харцгаая. За энэ дээр хар ихэлж нүүн. За бид өөрсдөөсөө хэдэн асуулт асуух хэрэгтэй. Өөрсдөндөө хэдэн асуулт тавих хэрэгтэй. За эхнийх нь юу вэ гэхээр бэрсээрээ шалж болохоор байна уу? Бэрсээрээ шалж болохоор байна уу? За шалж болохоор байна тийм ээ. За яаж шалж болохоор байна? За шалж болох эсхийг та олсон уу? За хэд хэдэн шалаа байна. Гэхдээ бүгдээрээ ашиггүй шалаанууд байна. Ямар ч эцсийн үр дүн одоо ойлгохтой үр дүнд хүргэх шалаа биш. Зүгээр л хоосон шалаанууд. Жишээлбэл тэмээ C5 гэж шалж байна. За гэлээч гэсэн ямар ч үр дүнд хүрэхгүй. Харин эсэргээр тэмээгээ алдах магадгүй. Яг уу зүгээр сул алдахгүй л дээ тийм мэдээж эргүүлээд хүүгээр ядчихна. За эсвэл бэрсээрээ шалж болж гин гэхдээ энэ байж боломжгүй зүйл бэрсээ алдчихна. Тэргээрээ мөн шалж болж гин гэхдээ мөн адил ашиггүй. За ерөөсөө ойлгохтой шалах ерөнхийдөө сонголт байхгүй юм те. За тэгэхээр одоогоор ерөнхийдөө нэг ойлгохтой шалаа байхгүй. Тэгвэл хоёрдугаар өөртөөсөө бид асуух ёстой зүйл юу вэ гэхээр аль цагаан дүрсүүд хамгаалтгүй байна. Сул байна. За та хэдэн секунд бодоод үзээрэй. За олсноо те. За энэ цагаан морь, цагаан тэмээ хоёр хамгаалтгүй байгаа ч те. За энийг үжигсэн төр санчи. Энэ хоёр хамгаалтгүй байгаа гэд. За дараагийн асуух юм юу вэ гэхээр аль буудал дээр мадалж болохоор байна. За
За хэдэн хором аваад бодоод үзээрэй. Аль буудал дээр эсвэл хэрхэн мадалж болохоор байна. За олсноо тий. За түрүүн хэлсэн шалах олигтой одоо боломжууд байхгүй, олигтой шалгаанууд байхгүй. Тийм учраас мадлах бас нэг боломж бас олигтой байхгүй тий. Нэг одоо тийм мэдээж юм биш байх шиг байна. За тийм учраас арай нэг өөр байдлаар тоглоомоо одоо илүү болох юм харъя. За юу вэ гэхээр дараагийн асуултыг асууя. За ямар дүрсүүд, айлын ямар дүрсүүд хангалттай хамгаалтгүй байна вэ? За энэ хоёрыг хамгаалтгүй байна гэсэн шүү дээ. За тэгвэл энэ хоёр дээр ямар нэг ажиллагаа хий. За та бодоод үзээрэй. Яаж нөвөл ерөнхийдөө бол энэ хамгаалтгүй байгааг нь ашиглаж чадах вэ өөртөө? За хэрвээ та бирс B5 руу гэж хариулсан бол зөв байна. Хоёрыг олчлоо. За яг гэдгийг харъя. B5. За энэ дээр юу болж байна? Хоёр дүрсрүүд нэгэн зэрэг давталж байгаа шүү дээ. Давхар давтлахаа өрнүүлж байна. За тэгээд энэ хоёр дүрс чинь бие бинийгээ хамгаалах боломжгүй. Энэ тэмээ одоо хаашаа ч нүлээч энэ морь хамгаалж чадахгүй. Морьч гэсэн мөн адил. Морьч одоо мэдээж энэ хоёр бодлол руу нөхөх боломжтой байгаа шүү дээ. За тэгээд тэгж нүүсрээ гол нийцэст нь тэмээгээ хамгаалж чадахгүй. За та бүгд санаж байгаах энэ давхар давталтаа амжилттай байхын нэг үндэс юу вэ гэхээр энэ давхар давтлуулж байгаа дүрсүүд бие бинийгээ хамгаалж чадахгүй байх. Тийм нөхцөл бас бүрдсэн байх хэрэгтэй. За ямар тааш тэгээд цагаан тал энэ нэг бол морио эсвэл нэг бол тэмээгээ алдах нэ. За бэрсээр одоо ямар нэгэн ухаалаг юм хийх гэж оролдъё гэвэл те хоёрыг нь хамгаалах гэж жишээлбэл цагаан бэрс D5 гэвэл нэмэргүй өөрөө идэвхжинэ. Хар бэрст идэвхжтэй. За тэгэхээр цагааны хувьд нэг бодын одоо дутуу гар ерөөхдөө бол үлдэх нь байна. За ерөөхдөө иймэрхүү одоо ингээд хамгаалтгүй дүрсүүдтэй тэгээд энэ ноёнгийн байрлал нээлттэй ийм байрлал байвал ерөөхдөө бол давхар давтлахоо болох аюулыг ерөнхийдөө асуугаад байна, нэхэд байна, тийм намайг давхар давтлооч гэж одоо ураад байна гэж ойлгож болно. Тэгэхээр аль болох энэ дүрсүүдэд хамгаалтгүй байрлалд байлахгүйгээр мөн ноёныгоо аль болох одоо хаалттай байрлал, хамгаалттай байрлалд байлахыг хичээгээрэй. За энэ хичээл дээр бид давхар давтлахыг улам эсвэл цааш дэлгэрүүлж хэдэн жишээгээр баттгаж үзлээ. Тэг та бүгд ойлгомжтой байсан байх гэж найдаж байна. Дараагийн хичээл дээр уулзцгаая.